компанийн эх орондоо үйлдвэрлэж буй Европ стандартын барилгын материалуудыг ашиглан хэрхэн дулаан алдагдaltaгүй эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барьсныг та бүхэнд харуулъя. Амны орон сууцны дулаан алдагдлын 10-аас 30% нь шалны дулаалгаас хамаардаг. Асмал дулаалга ашигласнаар энэ асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой. Одоо манай энэ нэрвжүүлж төсөл дээр макийн хит бетоны асмал дулаалгыг хийж өгсөн. Энэ нь юугаараа бус ижил төстэй дулаалгаас илүү шин чанартай вэ гэхээр одоо чигийг өөртөө шингээн. Одоо хөрсний чигээс бетон руу ирэх жинтэлтийг байхгүй болгоно. Өртгийн үед хямд материал болчихжоо. Ижил төстэй дулаалгын материалыг бодвол. Харин одоо Макконкрит бетон зурмгаар шалны цутгалт хийж байна. Энэхүү зурмгийг бүгд найрамдах Турк улсын Elcon брендийн тоног төхөөрөмжөөр Японы Aizawa группийн компьютерийн хяналт бүхий бүрэн автомат технологи арга туршлагаар үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байгаа юм. Хайрганд үргэлжтэй бетон байгаа. Тэгэд өнөөдөр бид нар бол 5 градус хүртэл хүдний нэмэлттэй автсан байгаа. Макийн блокийг ашигласнаар ханаас шалтгааллах дулаан алдагдлыг 4 дахин бууруулах боломжтой. Манай үйлдвэрийн блок нь дотроо вакуумчсан хит бөмбөлгүүдтэй бөгөөд энэ нь блокийг илүү хөнгөн дулаан тусгаарлах чадвартай болгож байгаа юм. Өнөөдрийн хувьд бол дүүргэлтэй ажил маань хийгдэж байна. Дотор хөрлөгнийхөө амыг 50%-аар дараад зөрүүлээд явж байгаа. Дотроос гадагшаа дулаалдах, гаднаас хүүт орж салхи нэвтрэх тийм ямарч боломжгүй дулааны гүүр байхгүй болчихжоо. Тэгэхээр дулаан алдагддаг бол ерөнхийдөө энэ технологиор бол 100% багасгах гэж үзэж байгаа. Үрлэг хийгдэж байх хугацаанд дараагийн шат буюу хаалга цонхос өөрлөлөхөд давхар бэлтгэн. Макевро хаусын тухайд Макевро блок үйлдвэрийн ялууг ашиглалаа. Макл үйлдвэрлэсэн ялуу, макийн цутгамал хийцээр үйлдвэрийн ялуу ашиглахын тулд цаг хугацаа хэмнэн. Яг бид нар талбай дээр тодорхой хэмжээнд ялуунуудыг цутгаж болно. Тэнгүүд одоо зөвхөн хэвийн нөхцөлд бетоныг хатаах чанарыг алдагдуулахгүй байх технологи хугацаа маань 28 хоног болчихно. Тэгэхээр бид нар цаг хугацаа хэмнэн тэгээд дараагийн ажлыг яаралд оролцуулахын тулд үйлдвэрийн ялуу ашиглаж байгаа. Бид нар өнөөдөр үүдэн байгаа учраас үүдний нэмэлттэй бетон авсан. Бетон цутгалт дууссаны дараа бетон арчилгаа буюу одоо майхан бариад дулаалгын ажил явагдана. Тэгээд одоо дотор ажлууд буюу захиргааны ажил, халаалтын ажлууд явж байна. Шалны халаалттай учраас халаалтын хөөс тогтоох ажлууд одоо хийгдсэн байна. Одоо энэ бүрэн дууссаны дараа шалны халаалтын хоолой татах ажил эхэлнэ. Одоо тэгээд далд монтажийн юу сүүгчлийн ажлууд явж байна. Тэгээд хийгдээд ерөнхийдөө одоо коропнуудаа суулгаад тэгээд бид нар хар шал цутгасны дараа үндсэн коропнууд цутгагдаад дуусвал дотор тортой хар шаврын ажил хийгдээд цон хаалга маань үйлдвэрлэгдээд болцсон байгаа учраас үндсэн ажил маань ерөнхийдөө 70% шахуу болоод ирнэ гэсэн. Барилгын дүүргэлт буюу урлагийн ажил бүрэн дуусны дараа дээвэр хийх ажил эхэлж байна. Бид дээврийн тавцанг Макевро блок үйлдвэрийн Макевро Solution бүтээгдэхүүнээр шийдлээ. Макевро Solution буюу арматурчилсан хит бетоныг бүх төрлийн барилгын гадна болон дотор хавтан, давхар дундын болон дээврийн хувьчлалтын хавтан, хаалга цонхны ялуу, шалны зорилтоор ашиглах боломжтой. Энэ өнөөдөр ашигласан материал бол одоо Монголд анхны удаа хийгдэж байгаа шинэлэг материал. Solution буюу одоо энэ хөнгөн дээвэр тэгтээ дулаан алдагдлыг маш их хуваар багасгасан. Манай энэ автомобиль бол шинэ автомобиль, шинэ технологи учраас ямар зай завсаргүй өөрийн хэмжээ дамжаа яг стандартаараа учраас бид нар монтажил тавихад зүрдл амар хугацаа хэмнээд одоо бид нар өчлөө автомобиль хийсэн бол одоо дуусаагүй одоо дахиад нэг цаг зүй илүү зарцуулах. Тэгвэл бид нар энийг ингээ угсраа дуусчаад байна одоо нэг цагийн дотор л дуусчлаа. Манай энэ тавьсан автомобиль маань өөрөө 25 см зузаантай. Тэгвэл яг хит бетоны технологиор хийгддэг учраас дулаан алдагдал маш бага. Одоо ерөөдөө дээврийн араам явагдаж байна. Энэ хүчтгсэн хөнгөн ангарах газ гэдэг. Одоо энэ шисүү төмөр барилгыг өөрөөр нь босгож болно. Энэ өөрөө маш хөнгөн бүтцтэй. Тэгтээ нөгөө буцаад батвах чанар хангацсан хэвлэмд ган бүтээгдэхүүн байгаа. Тэгээд энэ шинэ технологи бид нар одоо энэ дээврийн шуунаар буюу араам дээр ашиглаж байгаа. Одоо тухайн барилга дээр маань гадна фасадны ажил, цонх суулгалтын ажил,
дээврийн ажил хийгдэж байна. Цонхоор барилгын дулаан алдагдал маань нэлээд явагддаг. Цонхны амлага суулгалт буруу хийгдсэнээс. Тэгэхээр энэ дээр яагаад заавал мэрэгжлийн хүмүүс ажиллаулж байгаа вэ гэхээр технологийн зөв шийдлэр цонхоо суулгавал цонхоор дулаан алдагдлыг маань тодорхойгоор бид нар бууруулж чадна. Ер нь бол буруу суулгаснаас цонх дали болно, онгоолт маань хаагдахгүй болно, дараа нь гажилт үүснэ гэсэн үг. А дээрэс нь энэ стандартын дагуу уурс тусгаарлагч хөөсөө яг бас зориултаар нь хийхгүй бол нөгөө дулаан алдагдал маань хамгийн өндөр түвшин цонхон дээр байдаг учраас байнга одоо харилцаж болгон дээр зөвлөмжтэй угсардаг. Манай Макийн цонх бол яг Европ стандартын дагуу үйлдвэрлэгдсэн. Тэ бүх одоо тоноглол болон хийцэл бүгд одоо CNC машинаараа гарч байгаа учраас хэмжээ алдахгүй яг үндсэн стандартын дагуу хийгдэж байгаа учраас тэр хамгийн найдвартай одоо баталгаатай гэсэн юм. Хилэн дээрээ яг манайх бол лойд рөхсөлтэй аргон хийтэй шүү дээ. А бусад үйлдвэрийн цонхнууд бол яг тэр нь хийгддэг учраас бас нөгөө шилнээсээ жиндэх асуудал гардаг тийм. Машингийн хувьд бол агаар боловсруулах төхөөрөмж тавьж байгаа. Энэ маань одоо цагт 350 м3-ийн агаар хадаад өөрөө зөвшөөрөл сороод гаднаас цэвэр агаар оруулах зорилттой тийм төхөөрөмж тавьж байгаа. Мак Еврогийн тийм эвлэмэл ган ходог гаднаас орох хоодоо дээр тавиад дотроо бол агаар боловсруулах төхөөрөмжийн 75 евро доллараар монтаж хийж явж байгаа. Энэ бол маш давуу талтай байна. Өөрийн нөгөө нуглаас төмөр хийцийн тал дээр ямар ч зай завсар байхгүй, хэмжээ алдах юмгүй тэрүүгээр илүү тал тоолж байгаа. За тухайн машин дээр одоо манайх гадна талдаа цементэн хавтан ашигласан. Энэ юугаар онцлогтой гэвэл Монголын цаг уурчин эрс төс учраас өнгө хандлт гэж байхгүй. Тэгээ буцаагаад байгалийн цэвэрлэгээ буюу одоо борооны ус юу өдөрт өнгөө цэвэрлээд өөрийгөө цэвэрлээд явж идэг. За дээврийн үед болохоор бид нар Шинэ Зеландын Декра брэндийн дээвэр ашиглаж байгаа. Энэ нас чулуун будган бүрээстэй учраас он цагийн илэгдэлд ус, шороо, тоос, цас манай хүүтэн уураа нөхцөлд маш тохиромжтой дээвэр гэж үзэж бид нар сонгосон байгаа. Харин барилгын эрчим хүчний хэрэглээг Huawei брендийн 10 кВт-ийн хүчин чадал бүхий нарны хавтангаар шийдсэн. Энэ нь эрчим хүчний хэрэглээг зуны улиралд 100%, өвлийн улиралд 70% хангах хүчин чадалтай юм.